Улсын хурал тамхины татврыг нэмэх шинжилсэн хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Жил бүр цагдаагийн байгууллага тамхины хяналттай холбоотой 300-аас 550 зөрчил илрүүлж 15-аас 40 сая төгрөгийн торгуул ногдуулдаг байна. Гэхдээ зөрчлийн 50 орчим хувийг 500 метрийн бүсийн хязгаарлалтыг зөрчсөн худалдаа эзэлдэг нь хуулийн хэрэгжилт хангалтгүй харуулна гэж зарим гишүүн шүүмжиллээ. Ийхүү татврыг нэмэгдүүлэхээс илүүтэй хяналтыг сайжруулах шаардлага улс төрийн өнөөдрийн гол маргаан боллоо. Нийт зөрчлийн бас 50 орчим хувийг яг одоо энэ 500 метртэй холбоотой зөрчил гарч шалгаж байгаа ийм зүйл байгаа. 2012 онд хууль батлагдсанаас хойш жил болгон 300-аас 500 зөрчил. 10 хэдэн жил болгон 300-аас 500 зөрчил гэдэг чинь хууль хэрэгжихгүй байна гэсэн үг. Жил болгон 300-аас 500 газраачаал торгуул бичээл байж идэг л гэсэн үг л. Тэгэхээр энэ бол одоо анх бүр батлагдсан цагаас шүүмжлэлт дагуулж байгаа энэ 500 метртэй холбоотой. Ер нь бол нэг 500 м 50 м түн тамхи татдагыг хараад эсвэл тамхины дэлгүүр лангуун дээр тамхи байхыг хараад хүний сэтэл төрөөд тэгээд тамхи татдаг гэдэг бол зүгээр бидний өөрсдийн эцэг эхчүүдийн томчуудын төсөөлөл. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө. Одоо жишээлбэл юу гэдэг тамхи хараа сэтлэн төрдөг бол Монголын бүх хүүхэд тамхи татчихаа. Тамхи татдаггүй хүүхдүүд асар олон байгаа. Тэгэхээр бид нар энэ хууль тогтоогчид бид нар өөрсдөө төсөөллөөрөө өөрсдийнхөө хүснээр биш бас сайн судалгаатай жоохон гүн агуулгатай бас асуудалд хандах хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн төсөл нь иргэнийхээ эрүүл мэндийг бодсон гэхээс илүүтэй тодорхой бүлэг салбарын эрх ашигт нийцсэн хэрэгжилтийн эрсдэл өндөртэй нэг талыг барьсан зохицуулт болох нэ гэж Лодой самбуу нарын гишүүд шүүмжиллээ. Хуулийн төсөлд тамхины онцгой албан татварыг 2030 он хүртэл шатараатай нэмэгдүүлж үүний орлогыг нь спортын дугуйлан сурагчдын үдийн хоол соён гэгэрэлх ажил зарцуулахаар тусгасан. Гэвч татварын орлогыг урьдчилан салбарчилж тодорхой чиглэлд борлуулах нь төсвийн бодлогын зарчимд нийцэхгүй бөгөөд улс төрийн зорилготой санхүүжилт босгох хувилбар байж болцшгүй гэж байна. Нөгөө сухой закон гэж хуурай хууль гэж одоо Америкт 1930-аад оны үед болж исэн архив хорчингууд маш хэмжээний одоо хурамч бүтээгдэхүүн, илүү хортой бүтээгдэхүүн өөр аргаар орж ирдэг шиг юм болох үедээ энэ хуурамч тамхинаас сэргийлэх тамхины хяналтын эргэлтийн одоо хянах мэдээллийн сантай болно. Одоо энэ амжилттайгаар архин бүтээгдэхүүн дээр хэрэгжээд явж байгаа. Дахин давтагдчихгүй одоо онцгой албан татврын акцтай болсноор хаана үйлдвэрлэсэн, хэн оруулж ирсэн, хаана зарж байгаа гэдэг мэдээллийн сантай болно. Үүгээрээ бид нар хуурамч тамхинаас сэргийлэх том одоо эрх зүйн юм хөшөөрөг гарч байгаа. Электрон халаадаг болон никотин дамжуулах төхөөрөмжийг анхудаа хуульчилж байна гэж хууль санаачлагч тайлбарлсан. Гэхдээ хуулийн төсөл нь дэлхийн гайлын HS кодтой нийцээгүй бүтээгдэхүүний ангилал тодорхой бус байна гэжээ. Энэ нь эргээд зах зээлийг бодитоор зохицуулах бус тодорхой компанид давуу байдал үүсгэх магадлал өндөр юм а. Насан туршаагүй иргэн хүүхэд худалдан авах боломжийг хаасан ямар зохицуултууд орж ирж байгаа вэ? Яг утаа тамхитай адилхан дотор орчин татгаа болъё. Төрийн ордонд арга хэмжээнд ороод хэвнэг татж байгаа байдлыг болиулъя. Цэг дээр нь татдаг болъё. Зар сурталчилгааг ийм ирээд зэргүүгээр интернетээр болон онлайнаар хийхэ болъё. Тусгай зөвшөөрлөлтөд оруулж ирдэг болъё. Тусгай зөвшөөрлөлтөд энгийн зөвшөөрлөлтөд зардаг болъё гэдэг энэ бүх зохицуулт байна. Энэ хуулийн төсөлд бол орж ирсэн байгаа. Ийхүү Номын Чимэг нарын 76 гишүүн өргөн мэдүүлсэн тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн төсөл нь татварын орлогыг урьдчилсан салбарчилсан шинэ төрлийн тамхины тодорхойлолтын зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулах эрсдэлтэй хяналтын тогтолцоо сул байхад татвар нэмснээр хуурамч бүтээгдэхүүн өсөх магадлалтай эрүүл мэндийн бодлого гэхээсээ илүү төсвийн зорилтод ашиг сонирхолд хамгаалсан зэрэг олон сөрөг талтай байна гэж зарим гишүүн үзлээ.